За хүнд даацын автомашинууд замын хөдөлгөөнд оролцохдоо автозамын хайс хашлахыг эвдэх, цаашлаад бетон зурмаг асгах зэрэг зөрчлийг түгээмэл гаргах болсон байна. Тээврийн цагдаагийн албанаас ийм төрлийн зөрчил гаргасан нийт 7 хуулийн этгээдэд хариуцлага тооцож хохирлыг нөхөн төлөвлөсөн байна. Улаанбаатар хотод өрн дулааны улирал эхлэхдээ зэрэгцэн барилгын ажил эхэлж том оврын автомашинууд замын хөдөлгөөнд ихээр оролцдог. Гэвч эдгээр том оврын автомашинууд автозамын хөдөлгөөнд оролцохдоо норм 4 стандартаа бариагүйгээс нийтийн талбай болон автозамыг ихээр бохирдуулах үзэгдэл их гарах болж байна. Ялангуяа том оврын автомашинууд шинийн цагаараа дац хэтрүүлэн Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох нь түгээмэл болжээ. Гэвч бетон зурмаг болон бусад барометрал тээвэрлэхдээ алдаа гаргаж автозамыг ихээр бохирдуулах гэмтэх нь ихссэн байна. Харин энэ тохиолдолд хэрхэн хариуцлага тооцдог тал дээр дараах хариултыг өглөө. Тухайн дэвшин дээр очиж явж байгаа ачааг асгах, замун дээрээс нь зам орчин дээр бохирдуулах зөрчлийг бол гаргаж байна. За энэ дээр бол цагдаагийн байгууллагаас хяналтыг тавиад тухайн зөрчил гаргасан иргэн болон хуулийн этгээд дээр зөрчлийн тухай хуулийн 14-ийн 5-16 залтаар иргэнийг бол 151-ээр хуулийн этгээдэг бол 1501-ээр торгуулийн арга хэмжээг бол тооцож ажиллаж байна. За яг энэ оны эхний 4 сарын байдлаар бол нийслэлийн хэмжээнд нийтдээ 7 хуулийн этгээд дээр зөрчлийн тухайлаар бол хариуцлага тооцсон байна. Барилгын компаниудын хувьд өдөр бүр орчноо чийгшүүлэх, бохирдуулсан зам талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлээгүйгээс болж түүхийн ажилчдын ачаалал улам бүр нэмэгддэг байна. Тиймээс барилгын компаниуд болон бетон зурмагийн компаниуд өөрсдийн үүрэг хариуцлага ухамсарлан замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийнхэн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай байна.